Алдуурах үгүй энэ бэлэгдэл агсраг бүс. Монголчуудад төдийгүй нийт нүүдэлчдийн амьдрал гэдэг байгаль дэлхийн зан ааш, байгаль дэлхийн өгөөж шимээс шууд хараат байна. Орох хорон, унах унаа, эд ахуй, хувцас хэрэглэл, идэж уух нь түүндээ зөгцсөн. Эндээс уламжлаад тэдний хувцас хэрэглэлд онцгой ач холбогдол бүхий эдлэл байх нь бүс юм. Бүс гэдэг зүйлсийг нүүдэлчэд хэрэглэх гол эрхэмлэн дээдлэх юу нь бол энэ байгаль цаг уурын онцлогтой одоо эрс дэс уур амьсгалтай өөрийн гэсэн энэ одоо цаг уурын бүсийг бүрдүүлсэн энэ орчинд бол бүс бол маш эрхэм хувц. Одоо энергийг алдахгүй байх, дулааныг алдахгүй байх, цэгцтэй байх гэдэг. Ер нь бол энэ Төв Азийн энэ өндөрлөг тал хээрийн нутагт бол морь гэдэг эртний үед морь гэдэг энэ хол газрыг ойроор товчилдог энэ унаа хэрэгсэлтэд явхад бол заавалчгүй дээл гэсэн биеийг баадгах дээл хувцас хэрэгтэй, мөн биеийг баадгах бүс хэрэгтэй. Эр хүний өөрийгөө хамгаалах болоод тэр оршихуун одоо үндсэн хэрэгслүүд энэ бүстэй холбоотой байсан гэж үзэж байна. За тийм ч учраас өнөөг хүртэл энэ бүсний ач холбогдлыг одоо зөвхөн үзэл санааны хувьд, бэлэгдлийн хувьд дээдлж үздэг гэсэн. Энэ удаагийн Монгол өв соёл нэвтрүүлгээрээ монголчуудын бүсний соёл, зан заншил, тэр дундаа агсрах хэмээх бүсний тухай сонирхуулахаар шийдлээ. Энэ нь хүрлийн үеэс уламжлан тасраагүй өнөөг хүрсэн үг билээ. Одоогоос нэг 3-4 мянган жилийн өмнөх түүхийг харуулсан гэж үздэг, судлаачдын үздэг бугамжлан хөшөөний соёлын харуулсан хөшөөний дурсгалууд дээр бол бүсийг бол маш тодорхой дүрсэлсэн байгаа. Энэ дүрслэгтээ бол тэр бүснээс зүйлсэн зэр зэвсэг одоо нум сум тоолох юм бол одоо жижиглүүр гутга тэдгэр зүйлсүүдийг зүүсэн байгаагаар дүрсэлсэн байдгаас гадна нэмэлт одоо тийм унжлагуудыг бас дүрсэлсэн тийм байдаг. Үүнд бол хутга, мис, за тойл одоо тодорхой хэмжээгээр болохоор бие хамгаалах зэвсгээс гадна гал гаргах хэрэгсэл гих зэргийн зүйлсүүдийг агсаж зүүссэн төрслүүд байна. Эндээс харахад бол агсрах бүс гэдэг бол ер нь нүүдэлчдийн хувьд биедээ авч явах хувийн эд зүйлсийг зүүх тийм бүсийг агсрах бүсээ гэж нэрлэжсэн болов уу гэж үздэг. Монголчууд эртнээс сур шир зэргийг сайтар боловсруулад хэлбэр хэмжээг нь өөртөө тохируулан дээлийн гадуур бүслэх эдлэлийг агсрах бүс гэж нэрлэдэг байжээ. Одоо энэ нэршил хэвээр байгаа бөгөөд эдэлж хэрэглэх нь цаг хугацаа нийгмээ дагаад нэлээд багасжээ. Гэхдээ түүний уламжлал гайхалтайгаар хадгалагдан үлдэжээ. Агсрах нь доош унжсан цацаг, гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрэн агссан сэлэм, саадаг зэргийн тогтоодог зэргээс хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл юм. Английн эрдэмтэн антропологч Линдгрийн хэлсээр нүүдэлчдэд бол энэ бол агсрах бүснээсээ зүүх эд хэрэгсэл болсон аяга одоо хит ходог гэдэг зүйл байглаас зайсан зүйлс юм аа. Байгалийн шаардлагаас, амьдралын шаардлагаас зүйлсэн бүр анх нүүдэлчид хизээ бий болж одоо энэ тал хээр нутагт алс зайд, ойрын зайд явахдаа биедээ заашгүй авч явах ёстой зүйлсийн нэгэнд нь энэс ордог учраас эднээс бол зайшгүй соёлын элемент болон хөгцсөн гэсэн утгаар тайлбарлаж тэмдэглэж үлдээсэн байдаг. За агсрах бүсийг болохоор хоёр ангилж байгаа. Эхнийг нь болохоор зэрэг дэв болон гангарана гэдэг эхнийхийг ангилж байгаа. Хоёр дахьыг нь болохоор яг байлдааны хэрэгсэл зүг одоо өөр авч явдаг бүх зүйлсээ агсраханда багтаагаад агуулгаад авч явчихдаг. Тим зорилтоор ашиглана. За би өөрөө морь тарваач хүн болохоор заавал агсрах бүсийг зайлшгүй хэрэгжилж таардаг. За агсрах бүсэн дээр яг байлдааны зорилттой бүсэн дээр нэгдүгürt маш хурдан одоо тайлаад өмсөх боломжтой. За тэр дэгээр их хвчлэн одоо арлыг нь хийдэг. За тэр байлдааны бүсэн дээр болохоор хоромсох саадаг, хуутаг, одоо хавдаг, өөр за жижиг хит цахиур тэр зүйлсийг агуулах саваа зүүж авч явдаг.
тагсраг бүсний жинхэнэ суур болсон бүс нь их нарийнхан байдаг те. Гэтэл 20 дугаар зууны үеийн дээлийг харахад энгийн хүмүүсийн дээл морь мал унаанд явж байгаа хүмүүс унаанд одоо унлаг ашиглах болон хол хээр явах тохиолдолд бие баадныхын тулд өргөн бүс бүсэлж байгаа. Энэ хэрэглээ байдлаас үзэхэд агсрах бүс болон энгийн ахуй өдөр тутамдаа хэрэглэдэг бүс хоёрын бол ялгаа ажиглагдж байгаа. Агсрах бүс бол дээлэнд одоо нүүдэлчдийн хувьд бол нэмэлт одоо тоног одоо хэрэгсэл болгон хэрэглэгдэж байсан тодорхой. Агсрах бүс гэдэг бол нэмэлт одоо бүсний гадуур зэр зэвсгийг зүүж хэрэглэхэд зориулагдсан бүсийг хэлээд байгаа. Дангаар нь зүүхгүй. Одоо үүнийг одоо эрт үеийг одоо түүхийг харуулсан одоо хүн чулуу, буган чулуун хөшөө зэрэг дээр бол давхар бүстэйгээр дүрсэлсэн байна. Бүс нь тэдний амь насыг хамгаалахаас гадна эрх ям, сүр хүч, зэрэг зиндааг илтгэх эдлэл болж байлаа. Энэ уламжлал өнөөгийн монголчуудын дунд маш тодор хадгалагдсан үлдэжээ. Одоо том толтой нарийн тоног хэрэглэлтэй бүсээр наадам цагаан сараар уралдах нь эртнээс уламжлалтай юм шиг. Хэмжээний хувьд ийм том байсан нь эргэлзээтэй. Учир нь ийм бүс зүүчээд дайнд явна гэдэг учир дутагдaltaйгаас гадна зохимжгүй. За Чингис хаан үндэсний музейд шонх 5 толгойн орчмоос илэрч олдсон Монгол нутагт хадгалагдсан 13 дугаар зууны үеийн хүн чулуун хөргүүдийг дэлгэн үзүүлдэг. За тухайн хүн чулуун хөргүүд дээр дүрслэгдсэн байдлыг харахад бол одоо хавтаг тэгээд зэр зэвсэг нэмэлт одоо унжлага гэдэргүүтэй зүйлсүүд идэг. За энэ ч тухайн бүс нутагт явуулсан одоо 13 дугаар зууны үеийн язгууртнуудын булш бунхнаас илэрч олдж байгаа эдгэлгийн зүйлсүүдээр бол тэр чулуун хөрг дээр дүрслэгдсэн бүснүүд нь бол бит байдлаараа олдоод байгаа юм. За тэр байтугай бүр онцгой тансаг нарийн хийцтэй үнэт чулуугаар хийс одоо болор бүс байна. 5 толгойн болор бүс манай музейд хадгалагдж байна. За бухан хошуу хэмээх газараас олдсон алтатмал бүс хадгалагдж байна. 13-аас 14 дугаар зууны үеийн одоо язгууртан ноёдуудыг дүрсэлсэн байгаа хошуу чулуун дээр байгаа бүсийг ямар гайхамшигтайгаар дүрсэлсэн байна уу те. Хээ угалц те эрдний чулуутаа дүрслээд бас одоо тэнгэрийн амтан гэдэг дүрсэлдэг дүрслүүдүүд нь хүртэл байна. За дээрээс нь бүснээс унждаг хавтганууд нь байна. За тэгээ 5 саваагүй хүртэл унжуулсан байна. Тэ энэ бүхэн юуг харуулж байгаа нь язгууртан хүний байх ёстой, эдлэх ёстой, ноён хүний дүр дүрслийн гол имиж нь болдог гэдгийг л харуулж байгаа шүү дээ. Яг бол тухайн үеийнхаа дүр дүрслийн хамгийн бодит язгуурлаг тий хамгийн одоо дээд гэсэн дүрслийг л тэнд бий болгож ийн гэсэн үг шүү дээ. Харин агсрах бүс нь тухайн үедээ эрх мэдэл, андал нөхөрлөлийн томоохон бэлэгдэл байлаа. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй бөгөөд харин хар илгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биедээ итгэж байгааг нь тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий. Монголын нууц товчонд маш тодорхой хэд хэдэн зүйлүүд гардаг шүү дээ, тий. Жамуух Тэмүүжин 2 бол одоо дайн баалдны дараа хин хиндээ хүндэтгэл үзүүлэхтэй бол одоо дайсны талаас олцож авсан алтан бүснүүдийг солилцсон байх жишээтэй, тий. За мөн одоо дагаар орж ирж байгаа тэр уугрын ван бол хаан бол одоо эзэн Чингис хаан хэрвээ сойрох юм бол алтан бүсний чин горхноос барьж одоо гогцоноос барьсан одоо хүүнч болж зүтгэе гэж байгаа. Тэгэхээр тэр бүстэй харилцах харилцаа нь бол тэр төр ёсны уламжлал нь аль эрт үеч хөлбөршин тогтсон. За өнөөхөр тэр нь одоо нүүдэлчин малчин ахуй дээр бол нэн тодорхой байна. Нүмгэн хувцс өмсүүлдэг тий. За одоо тэгээд эрэгтэй хүн бол одоо орчин үеийн дэлгүүрт ороод авсан ч гэсэнтэй нэг урт болтой худалдан авах суу авахтан бол аль болохоор нэг тийм бүстэй ч юм уу сонголт нь тэр нүүдэлчдийн ухамсарт нь эрт үед хэлбэршин тогтсон. Энэ уламжлалыг хожмын сурвалжууд дээрч тэмдэглэн үлдээсний нэг нь Рашид ад-Дины судрын чуулган бүтээл юм. Түүний гоёл чимэглэл бүхий зурагнууд дээр агсраг бүсээр шагнаж байгаа. Дайн тулаанд түүнийг хэрхэн хэрэглэж байгааг тодор харуулжээ. Одоо жишээ нь судрын чуулган дээр хаан хүмүүстэй бүс өгж байгаа юм зураг байдаг шүү дээ. Энэ агсраг бүс. Агсраг бүс тэгээд тусдаа бас нэг байгаад байгаа нөгөө зэрэг дэв ямбарны бүс байх шиг байна. Энэ бол тэр ямбарных нь бүс нэг. Агсраг бүс нь болохоор нум сум зэвсэг бүх юмтайгаа хамт
иж бүрнээрээ байждаг. Хоёрныхаа гадна талаар зүүдэг гэсэн үг. Одоо жишээ нь энэ бол хоёрныхаа гадна талаар хоромсог садгаа зүүцсэн байгаа. Энэ бол агсар бус, нумсум, тэгээд сэлэм энэ байна. Тэгээ хавдаг, ташмаг гээл бүх юмудаа гадна талдаа зүүчдэг тийм. Түүнээс хойш ч бүсийг эрх мэдлийн бэлэгдэл шагнал болохыг харуулсан Манжийн үеийн зарлиг тогтоол үлдэн хоцорчээ. 17-с 20 дугаар зууны үед бол хэдийгээр одоо биднээсийн соёл тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэж маш олон хүмүүс ярьдаг. Гэхдээ манж чин өргөний үед бол манжнаар өөрсдөө нүүдэлчд байсан учраас өөрийнхөө айдентиг бүрдүүлэхдээ нүүдлийн соёлын хэм маягийг бүр хуульчилж өгсөн байдаг. Тэр нь хуульчилж өгсөн зүйл нь юу вэ гэхээр энгийн бүсэн дээр одоо агсах эд үлгийн зүйлсийг яаж агсаж үзүүлэх вэ гэдэг зүйлийг ёст бүс гэдгээр хуульчилж өгсөн байдаг. Язгууртан ноён төрөөс шагнах тохиолдолд ёст бүсийг заавал дагалдуулан шагнаж өгдөг. За ёст бүсэнд юу ордог вэ гэхээр нөгөө л нүүдэлчдийн уламжлалт агсрах бүсэнд зүүгддэг байсан хээ тутах нь орж ирж байгаа юм, хавтах нь орж ирж байгаа юм. За энэ бүхэн юуг харуулж байна гэхээр бол ерөөсөө биднээсийн соёл бас нүүдэлчин гэдэг том хүрээнд дотор хадгалагдсаар өдий хүрсэн. Одоо ч гэсэн энэ соёлын хэрэгцээ бол байсаар байна л гэж үзэж байгаа. Манж чин гүрэнг байгуулахдаа өмнөх монголчуудын төр захиргаа, удирдлагын систем, соёл уламжлал, бичиг үсгийг уламжлуулан авч үлдсэн нь харагддаг. Одоо тэр хэтэрхий дөрвөн хэрэгэмт нь Монголын хувьд бол яг Чингисийн үс агаруулын шууд язгууртан ноёдод л энэ хэтэрхий дөрвөн хэрэгмийг олгож байгаа шүү дээ. Энэ дөрвөн хэрэгэмтэнд л ёст бүс шагнаж байгаа. Энэ юг харуулж байна вэ гэхээр бол эрх ямб, дээрээс нь язгуур хусааг нь бол илүү шүүж онцолж үзүүлж байгаа. Бас дээрээс нь тэр ёс бүс нь бол яг төрийн хуулиар заасан ёсоор одоо маш өндөр дээд зэрэглэлийн одоо эдээр хийгдсэн зүйлс байгаа. Тэгэхээр бол Аваанда бол 19-с 20 дугаар зуун Манчин гүрний үеийн болон одоо 17-с 20 дугаар зууны монголчуудын үеийн соёлд бол ёс бүс болон бүсэн дэх хит утга бол бас л язгууртан одоо хусаагарлыг илэрхийлж байгаа нэг хэлбэр болсон. Тийм ч учраас одоо 17-с 20 дугаар зууны үеийн одоо монголчуудыг дүрсэлсэн одоо зураг хөрөг зургнууд байна, танка зургнууд байна, за 2 дугаар богдын зураг байна, одоо Хавтаасан хааны хөрөг зурагтч байна. Энэ бүх зүйлээс харах юм бол бүсийг бас маш тодорхой дүрсэлсэн байгаа тийм. Хавтаасан хааныг зурсан гэдэг байгаа Эрдэнэзэн үедэд хадгалагдж байгаа зураг дээр бол яг Юан гүрний үеэс бол уламжилсан туулаа хэлбэртэй зангидсан бүс гэдэг ч юм уу тиймэрхүү бүснүүд дүрслэлүүд маш их байгаа юм. За төмний хожимын зургуудад ингээд харахаар Монголын язгууртан ноёнуудад айгүй хит хутгатай ингэж дүрсэлсэн. Дээрээс нь аягны ууттай дүрсэлсэн тий хормой шүргэн ууттай тийм язгууртан ноёдыг төмөл дүрсэлсэн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр бас л тухайн үеийнх одоо эрх ямбыг илэрхийлж байгаа л хэлбэр шүү дээ. Нүүдэлчдийн амьдралд эдлэл нь энгийн мөртлөө олон талын хэрэгцээг хангаж чадах ус байх нь хамгаас чухал. Агсрах бүсний хувьд энэ шаардлагыг бүрнээ хангана. Дайн тулааны үед хурдан шуурхай бүсэлхэд бүхий л өөрт хэрэгцээтэй зүйлсийг хамтад авч чадна гэсэн үг. Хоромсог, саадаг, сэлэм, чичлүүр хутга, аяга тавг гээд бүхий л зүйл багтана. Чухамдаан холын замд амин насыг хамгаалах, зайлшгүй хэрэгцээг хангах бүхэн нэг доо. Одоо та бүхэндээ Агса хэмээх брендийг хуучин уламжлал дээр тулгуурлан бүтээж байгаа залуусын агсраг бүс хийж байгаа үе шатыг танилцуулъя. Мэдээж энд уран дархан, арьсан эдлэл боловсруулах бүхий л үе дараалал харагдана. Харин шинээр бий болсон агсраг бүсний үндсэн зориулалт хэвээр боловч зүүж явах зүйлс нь өөрчлөгдөжээ. Эхлээд загвараа гаргана, зураг гаргана, эскизээ тэгэл тэрэн дээр ч тэрий чин загвар болгож сийлнэ. Сийлсний хатараа цутуур торлоо. Цутуураа гаргаж ирэнгүүт нь засал, гар засал хийн. Тэгээд бүсээ ухсрах ажиллуулна да. Агсрах бүсийг ер нь хуучин эртний монголчууд дандаа л юм суран агсрах, металл чимгэлтэй суран агсрах зүүдэг байсан байлээ. Тэрийг сэргээгээд одоо орчин үед зүйл гоё санагдах юм бол өжтөд би бас энэ загвараар хийгээд байгаа. Цутуурыг одоо онох чинь гуйлаар цутгаж чинь хүрэл цутуур, цагаан зэс гэдэг ийм гурван төрлөөр гаргаж байгаа. Энэ болохоор нөгөө цутуурын машин дээр загвар гаргахчвал тэгэл цутуурынхаа машин дээр
хивээ шахаал гаргачдаг. За бүснээс нь тэгээд юу байдгийг бил гээд нэг 4 бил унжиж байгаа. Тэрнээс нь бол үгүй аяга тэгээ хутга, сэлэм, нум сум, хоромсог саадаг энэ төрөй зүгдэг байсан байгаа. Одоо бол би яг хөө гоёлын болгоод гангараа болгоод зүгдэг байгаа юм. Бас жоохон түрүү үед бол тэр нөгөө бэлэн дээрээ нөгөө ургийнхаа тамга энтрийг бас дүрсэлж бүсэн дээрээ зүгдэг байсан гэсэн тийм судалгаа байдсан билээ. Тэг хүннэг үеийн хийцээс бол одоо би нөгөө гол модноос олдсон бирс ирвсний дүрслэл тэрийг одоо бүс болгож хийгээд байгаа. Уг нь бол морины чимгэл юм байлээ. Тэгээд тэрийг бүсэн дээр оруулаад бас тийм нэг загвар гаргацсан хийж байгаа. Энэ одоо нөгөө хүннэгийн олдорын бирс байгаа. Тэр бирсийг би болохоор ингэ бүсний арал болгож ингэж хийгээд байгаа. Тэгээд одоо энэ болохоор 4 бэлэн дээр ордог бас нэг аратан 4 хүчтэн гэлтүүлж хийгээд байгаа юм уу. Одоо энэ загварыг хүмүүс орчин үеийн залуучууд ялангуяа залуучууд их сонирхдаг шүү дээ. Тэгээд хүннүгийн дүрслэл, амьтны дүрслэлтэй болохоор хүмүүс бас их сонирхдаг. Лоо, бирс, ирвэс. Эртний загварууд их хвчлэн амьтны дүрслэлтэй. Хээ нь бол бага. Сүүл рүүгээ 13 дугаар 100 гээд яваад ирэхээр хээ чимэглэл нөх болоо явчихдаг юм билээ. Агсрах бүс нь зөвхөн эдлэл хэрэглэл болохоос гадна ахуй амьдрал, бэлэгдэл зүй, ёс заншлын томоохон тойлог болно. Учир нь түүний тойл болон бусад унжлаг гогцоон дээр дүрслэгдсэн, сийлэгдсэн элдв амьтны урлагтах хээ чимэглэл дүрслэл нь томоохон судлаг туун болно. Айлч ард түмэн, айлч одоо соёлд бол тэр хэрэгцээлэг зүйлийг гоёмсгоор илэрхийлэх, ур хийцийн өндөр чадвар. За тэр ийгээр дамжуулаад одоо агуулгыг гаргах, тэр хүний хинбэ гэдгийг илэрхийлэх, тэр хүний зэрэг зандааг илэрхийлэх ийм агуулгууд бол давхар явагдаж ирсэн. За тэгэхээр энэ дээр нөгөө урлаг дээр маань яриад үзэх юм бол тэр бүсний тойлт арал дээр агуулгын болоод хэлбэрийн тэр гайхамшигтай зүйлийг одоо урлж ирсэн. Бүсний ардлын толтон дээр байсан дүрсүүд бол одоо аргагүй одоо судлаачдын анхаарлыг татж байгаа. Тэгээ эндээс ингээ харах юм бол тэр бүсний толт үндсэндээ нэг 3 хэлбэр зохиомжтой байсан. Нэгдүгüүрх нь бол энгийн одоо толон болголтын тэгшимтэй нэг амьтныг толон болголтын тэгшим хэмээр дүрсэлсэн дүрслэл. За нөгөөх нь бол тэгш бус хэмтэй боловч дотор байгаа тэр 2 амьтнаар зан аран шин за тэр хөдөлгөөний химнэлээр дамжуулаад буцаагаад өөрөө тэгшимтэй болгож дүрсэлж байгаа нэг юм байна. За нөгөөх нь бол ер нь хамгийн түгээмэл хэлбэр 2 амьтны одоо тэмцэлтэнийг харуулсан ийм дүрслүүд байдаг. Тэгээ энэ тэмцэлтэнд байгаа дүрсүүдийг бол бас нэг 2 янзаар гаргаж ийн л да. Нэг талаас бол салаа туурайтай, өвсөн тэжээлтэй амьт. За нөгөө талаас бол махан тэжээлтэй, араатай амьт байна. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол энийг бид бүсэн дээр байхдаа бол одоо ялан дийлхийн бэлэг тэмдэгч гэдэг юм уу зүгээр өнгөц харах юм бол тэгж харж болно. А гэтэл энэ маань бол яг мөн чанартай бол доктортой байдал. Хурд хүч. За тийм байдлаар гих жишээний одоо тухайн амьтныг төлөөлүүлж дүрсэлдэг байна. Энэ яг хэмжээ нь бол жижигхэн 2 см орчим байна. Тэрийг би орчин үед тааруулаад юм өргөн болгож ингэж жоохон загварын жоохон өөрчилж ингэж хийж байгаа. Энэ нарийн загвараар болохоор одоо зүөхөд бас жоохон тохиромж өгöd байгаа. Өдөр учиртай шүү дээ хөнгөн тэгээд авч явах ч гэсэн эвтэйхэн л байх байлгүй. Хэрэглээ талаасаа ч гэсэн эвтэйхэн. Ер нь бол тухайн үед бол дандаа л хэрэглээндээ тааруулж юм хэрэглэдэг байсан. Одоо ч юм бол гангараандаа тааруулж өргөн зүг байл. Тухайн чимэглэл хээ дүрслэл нь олон цаг үеэст хэрхэн монголчуудын оюун санаа, бэлэгдэл зүй өөрчлөгдөн байсныг илтгэн. Сайн бие үеэс бол энэ амьтны дүрт урлагийн илэрхийлэл нь баг зэрэг буураад тэгээд одоо дундад зууны хүртэл бол тэр амьтны дүрт урлаг хэдийгээр урлагаас тэр бүсний чимэглэлээс гарсан ч гэлээ оронд нь бол энэ геометрийн дүрсэн хээ чимэглэлүүд төлхөө ороод ирсэн. За тэгээд мэдээж хэрэг нүүдэлчин ард түмэн бол тэр хээг
тохиолдлоор эсвэл зөвхөн үзмж харж бол хийж байгаагүй. Тэр төрөүний амтны дүр турлагын агуулга үзмжийг бол хураангуулад энгийн геометрийн дүрсэн илэрхийлэлд оруулж ирээд ингээд хийж исэн. За их Монгол улсын үед бол тэр уламжлал зүгээр геометр дүрсийн хэлбэрт ороод зарим нэг амтны энгийн бодит дүрслэлтэй болоод ингээд хөгжиж исэн. 13 дугаар зууны нөгөө нэг алдрын энэ бол нөгөө Эрмитажд гэдэг Монгол бүсний савар. Энийг болохоор би орчин үеийнх тэр ийм дөрвөлж хэлбэрт оруулж хийгээд байгаа. Яг олдрынх нь бол маш нарийнхан хэмжээтэй, нэг 2 см бидүүлээ. Одоо энэ нь бол ингээ 3.5 орчим хэмжээтэй. Тэлийн хэмжээтэй л гэсэн. Орчин үеийн амьд тааруулж хийхгүй л итгэхийн нарийнхан болохоор хүмүүс ус эргэлэхгүй шүү дээ. За түүнээс хойших үеуд бол одоо торго дурдан гэдэг бол бас л үнэт материал учраас торгон бүс, дурдан бүс гэдэг зүйл маань орж ирлээ. Ер нь 20 дугаар зуунд бол энгийн байх тал руугаа нэлээд орж ирсэн. Гэхдээ энэ дээр өнгөний зохилтолгоо бол онц одоо үүрэгтэй байх жишээний. Эртний нүүдэлчдийн агсраг бүсэнд бол бидний хамгийн сайн тодорхой мэдж байгаа зүйлсээс бол биендээ бол хутга зүүж явж байсан байна. Гал гарах хэрэгсэл зүүж явж байсан байна. Тойл зүүж явж байсан байна. За хоол ундаа өөрөө хувийн хэрэгцээндээ хийж болгож идэх одоо аяга. За гих зэргийн зүйлс нь бол одоогийн нүүдэлч гэсэн уламжлагдсан байна. За үүнээс биднээс бол хамгийн сайн мэдж байгаа нь бол биендээ хавдар хэмээх одоо уутанд одоо аяга хийж авч явдаг уламжил байна. За биднээсийн одоогийн нэршлэр яаж хит хутган дотор гал гаргах хэрэгсэл маань хит маань байна. Дээрэс нь хоол одоо идэх болон ан болон зарим нэгэн ахуйн хэрэглэн зориулалттай бол хутга, савх эдгээр зүйлсүүд нь бол агсраг бүснээс бол уламжилтай гэж үздэг. Агсраг болоод бүсний соёл нь монголчуудын хувцас төдийгүй зан заншил, итгэл үнэмшилд томоохон орон зай эзлэнэ. Хүний хүйсийг ч тодорхойлно. Эрэгтэй хүнийг бүстэй, эмэгтэй хүнийг бүсгүй гэж ялган нэрлэдэг. Мөн бүс нь эр хүний хиймрийг тээж өгдөг зүйл болох бөгөөд бараг л бурхан шүтээний орон зайд залрах нь бий. Бүсийг бүслэхдээ ямагт нар зүв эргүүлэн үзүүрийн баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрэн гიშгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шүн унтахтаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрнийхээ дээд хавьд тавьдаг заншилтай. Монголчуудын хувьд бол бүсний тухай маш өргөн ойлголт бий тий. Яг хөө амь нас биетэй холбоотой учраас бүсийг дээдлэх ёс маш их байна л да. Яг гэвэл бүсэнд бол түүний амь насыг хамгаалж авдаг хит утган байна тий. Ганцхан хит утганаас биднээс гал гаргана гэдэг чинь амь зуулгаад илэрхийлж гин. За байсан хутга байна гэдэг чинь хээрийн ямар нэгэн амьтнаас өөрийгөө хамгаалах, за төрөн зурдаа бол ан хийж бас тий. Энд бол нүүдэлчдийн асар их амь амьдралтай холбоотой зүйлс бол хадгалагдж байна. За хэрвээ агсраг бүсэн дээр яхаа бол ном сум нь эхлэж гингээ гих мэт ийм шаардлагаасаа бол бүс бол маш чухал утга учиртай. За одоо нөгөө бүс маань заслал хийгээд, цутгуураа хийгээд өнгөрсний дараа ийм бүс болж гарч ирж байгаа. Тэгээд энэ нари одоо энийг бол саран дон гэж нэрлэдэг байгаа. Энэ нэг 20 ширхэг энэ дөрвөн талдаа ийм дөрвөн бэлттэй. Тэгээ ийм аралтай. Тэгээ миний энэ хийж байгаа гол давуу юу нь болохоор энэ тоногнуудаа ингээ гүйлгэж болдог гэдэг тааруулчны хэмжээндээ тааруулчна гэсэн үг. Хуучиндаа бол яг хадцсан байдгийг хөдөлгөж болдог. Яг нэг хүндэл хүн таарна гэсэн. Энэ бол ямар ч хүн таарна. Наашаа чаашаа болгоод. Тэгээ одоо энэ загвараар бол нөгөө ширээстэй эртний дээлэн дээр зүйдэг. Одооний захта Монгол дээлнэр болохоор давхар болгож хэрэглээд байгаа. Ингээд давхар болгонгууд өргөн болчихно. Тэгээд энийг бас аваад дангаар нь зүүчж болно, давхраар нь зүүчж болно. Энэ өөрөө бас давуу байгаад байгаа. Хоёр янзаар хэрэглэж болоод байна шүү дээ. Тэгээ энэ арьс нь болохоор Итали арьс гэж хийж байгаа. Үйлдвэрийн боловсролттой юм сайн арьс байгаа. Тэгэхгүй янз янзын арьсаар хийчихэр чинь энэ арьснууд чинь гадаад дээр очихоор муудчих тийм ээ. Энэ гадны Итали гаднаас ирж байгаа арьсны боловсрол сайн болохоор сайн байдаг. Энэ зузаан нэг 4 мм орчим зузаантай. Олдор дээр чинь бүсний олдор маш их байдаг. Тэгэхээр энэ бүсний хэрэглээ гэдэг бол тухайн үед бол маш чухал хэрэглээ байсан байна.
Тэгээ энэ уламжлалаа бол орчин үед бас нийцүүлээд ингээд хэрэглээнд оруулаад явбал зүгээр юм болов уу гэж одоо би энэ бүсний энэ загварын ажлыг эхэлсэн. Одоо тэгээ энүүгээрээ явж байна. Залуучууд энд маш их сонирхолтой байгаа. Энэ болохоор залуучууд зөвхөр их сүртэй ганган харагдаг. Гоё. Их юмрлаг харагдаад идэх. Тий. За монголчуудын хэрэглээнд энэ ширээстэй дээл буюу одоо энэ дээлийг ойл, гангараа, ёслол, хүндэтгэл тийм зүйлсд одоо ашигладаг байсан талтай. За энэ дээлний гадуур өмсдөг буюу хавсрахтай, шуурхтай, дайн байлтантай тийм зүйлд өмсдөг гадуур дээлийн өмсөд За ингээд хоёр давхар дээлтэй болоод за давхар дээлийн өмсдөнийхөө дараа одоо байлдааны эд хэрэглэлтэй экстрага зүүж хэрэглэдэг байсан. Одоо хятад хүн бол хараад манж хүн монгол хүн хоёрыг ялгах гол одоо таних айдентити нь бол тэмдэг нь бол одоо тэднээсийн бүсэн зүүсэн биендээ зүүсэн бүс тэгээ бүснээс унж хит хутга аяган юм а гэж бол онцлог тэмдэглэсэн нь бол маш оновчтой болоод онцлог ялгааг нь харсан. Хэдийгээр энэ болохоор тий 17-оос 19-р зууны үед бол энд одоо хэдийгээр манж чингүрэн бол маш томорч те энэ суурин болон нүүдлийн соёл иргэншилтэй олон улс орныг иргэшээлдээ оруулж нэгэн соёлын айдентити бүрдүүлж явахын хувьд бол хятад хүмүүс Монгол манж хүмүүс бол те хоолны газар орохдоо тэднээсийн байр байдал болон те хооллох соёлын тухай тэмдэглэж тэднээсийг таних хэлбэрхан арга бол юу вэ гэхээр хит удаг биендээ авч явж байгаа эд төлөвлөгийн зүйл агсаж явж байгаа юмнаар таньж штэ. Ерөөсөө энэ нүүдэлчин монголчуудын хувьд энэ бүс гэдэг маань өөрөө өв тээж ирсэн, түүхийг илэрхийлж ирсэн, бидний зан заншлыг илэрхийлж ирсэн, бид ямар урлаг бүтээж ирсэн бэ гэдгийг бас одоо тээж ирсэн, мөн одоо соёлын агуулгатай ийм өргөн зүйл. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө энэ үед тэр бүсийг хүндэтгэлийн одоо хувцсны идэлэл гэдэг утгыг аваад тэгээд өөрсдийнхоороо загварчлаад, шинчлээд ингээд аваад явах нь зүйтэй. Агсраг бүс гэдэг нүүдэлчдийн тэр дундаа монголчуудын амьдралд ийм л том орон зай эзлэнэ. Тэр бол монголчуудын эрх мэдэл, амлал, нөхөрлөл, амьд явах, хүнлэл дээдлийн соёлын томоохон өв билээ. Эртнээс идүүгээ хүртэл өв уламжлал нь үл тасран буй соёл түүхийн томоохон язгуур соёл билээ.